За. Миний хэлсэн юмны талаар тэгээд бодож үзсэн үү? Би одоо бүр группийг удирдан гих сургаар л ядардаг болж. Чи аль болох хурдан хариуцаад авчих бол их сайн бай. Жариун байгаа шүү дээ. Хөргөн дараа жил Америк руу удирдлагын чиглэлээр сурахаар явах гэж байгаа. Энэ удаад ч гэсэн татгалзах юм бол би үнэхээр гомдон шүү. Ойлголоо. Дотоод улмигч гэсэн хичээн ажиллах болно. Сайн байна. Баярлалаа. Гүй. Энэ чинь юу вэ? Энд яагаад миний хүүгийн нэрийг биччихсэн байгаа юм? Нэр тийм байна. Аав. Бас ээж хоёрын нэр байх юм? Энэ юу болоод байгаа юм бэ? Үгүй. Та нар чинь надаас нууцаар байшинтай болчихсон байсан юм уу? Яалаа гэж танаас ийм зүйл нуух вэ? Ээж гисэн миний нэрийг яагаад энэ биччихснийг сайн ойлгохгүй бол байна. Энэ миний бэлэг байгаамаа. Аваа. Бэлэг гинэ. Өнгөрсөн хугацаанд миний хүү жариуныг өсгөж хүмүүжүүлсэнд баярлснаа илэрхийлж юм үгийг их болгонд татгалзаад байсан болохоор би өөрөө мэдээд энэ байшинг бариулчихлаа. Гэхдээ чинь яаж ийм том имийг одоо манай жариуны эзэн хоол ихтлийг хэдэн сая болох вэ дээ. Гэхдээ цаашдаа ч гэсэн хоол өгч байгаарай гэд энэ бэлгийг өгч байгаа болохоор миний бэлгийг хүлээж авна. Үгүй. Тэгэхээр манай хоолноос идэх гэж л байшин бэлгэлж байгаа мó? Тэгээд бүр гэрийн хажууд шүү. Тийм ээ. Тийм болохоор надад ч гэсэн хоолноосоо өгч байгаарай. Ах минь сайн хооллож байсан үнэ шүү. Зүгээр нэг хоолны оронд бүхэл бүтэн байшин өгч байдаг. Би өнгөрсөн хугацаанд гэр бүлчгүй ганцаараа амьдарсаар ирсэн. Үгээ олсондоо их баярлж байгаа ч үгээсээ гадна ийм сайхан гэр бүлтэй болж байна гэхээс үнэхээр их баяртай байна. Намайг гэр бүлийнхээ нэг гишүүн гэж бодоод энэ гэрт хамт амьдрнаа. Хөөе. Бүгдээрээ энэ гэрт амьдрээ. Жариуны минь аав ингэж их гуйгаад байхад байнга татгалзаад байх муухай шүү дээ. Оронд нь ван ерөнхийлөгчийн хоолыг насан туршид нь хийж өгөхөд л болно шүү дээ. Тийм шүү. Тэр байхад л хангалттай. Алло. Би энэ байшинд нэг орж үзмээр байна. Алло, хурдан оръё. Эмээ, хамт оръё. Ээж аава, орцгоё. За. Аваа. Үнэхээр их баярлалаа. Зүгээр дээ, бид чинь нэг гэр бүл шүү дээ. Ирж байх шиг байна. Ээж та ирчих үү? Тав таймар л. сайн байна уу? Гэхдээ энэ юун газар юм бэ? Ээж эхлээд орцгоё. Орж байгаа тайлбарлая. Тэгье. Алло, өгөөлээж угаарай. Нөгөө манай ван ерөнхийлөгч манай гэр бүлд орсонд нь баяр хүргээд нэг тулгацгаая. За. Төлөө. Ким хүргэн? Чиний дуртай өхрийн шарсан бах байна. Сайн идээд ав. Та ч гэсэн идэл дээ. За. Ээж та түрүүнээс хойш л ингүүг ахад санаа тавиад л байх юм. Би юу? Үнэ шүү. Их хүргэн ах хоёрыг хараад би хоёрыг бүр тоохоо байлжээ. Ээж би гомдолтой байна шүү. Би ч гэсэн гомдлоо. Миний хүүг ингэж алга үзэж болохгүй шүү дээ. Жармина, чиний дуртай шарсан дахиа байна. Энийг ид. Алив. За ээж.
Нэрээ тийм манай жариун шарсан дахиан дуртай юм шиг байсан. За, сая дээрээ. За, Жариуна, чиний дуртай өндөгний оромог байна. за ава. Миний гид сагарах нь байна штэ. Тийм үү? Миний хүүг ялгаад байвал шууд гэртээ аваад ирнэ шүү. Ялгана гэж шүү. Би байнга л өөхүргэн л гээд байгааг анзаараагүй мө. Би өөхүргэнгүүгээр байж чадахгүй. Ингэж уулзалгүй удсан юм чинь бүгдээрээ 6-ыг даруулж идэх үү? Тэгээ. За, бас оройж. За, бүгдээрээ наашаа хараарай. Дарлаа шүү. За. Орчуулсан Бат Солонго, Гэрэлмаа, Жаргал, Тамсран, Ариун Туяа, Гамбат, Мөнх Баяр, Төгөлдөр. Дууны найруулагч Ганбаатар, Ход Баяр, Дөлгөөн Зул, Бэлгүн. Дуу оруулсан жүжигчид Мөнх Сайхан, Бат Цэцэг, Эрдэнэ Чулуун, Эрдэнэ Чимэг, Баян Мөнх. Монголын үндэсний боловсрол сүх телевиз 2014 он.